За би ч одоо гендерийн тэгшэрхийн судалгаатай 2005 оноос хойш холбогдож байгаа. Одоо ингээд бараг 19 жил болж байна. Тэгээд анх бол одоо гендерийн тэгшэрхтэй холбоотой ном тохиомл кино орчуулгаас эхэлж байсан. За тэгээд ер нь бол анхны санааг бол манай аав гаргаж өгч байсан. Тэгээд манай аав бол өөрөө бас шинжлэх ухааны одоо эрдэмтэн академич хүн байдаг. Тэгээд над мэдээ бэлтгэж хүн. За тэгээд энэ хүн 5 онд тухайн үед одоо чи ингээд магистрийн ажлыг бол гендерийн тэгшэрхээр хамгаалуулсан яасан бэ гэсэн анх санаа гаргаж ирсэн. За тэгээд би бол мэдээж тухайн үед бол юу гендер вэ гэж хэлсэн. За тэгээд бол юу гэж хэлсэн гэхээр надад итгээ. Тэгээд 20 жилийн дараа бол дэлхийн нийтээр гендерийн тухай ярьдаг болсон байна. Тэгээд тийм учраас чи одоо холыг харж ингэж яавал зүгээр байх гэж хэлчихсэн. За тэгээд магистрийн ажлыг бас гендерийн сэдвээр хамгаалсан. За тэгээд дараа нь докторийн одоо ажлыг бас гендерийн сэдвээр хамгаалсан. За тэгээд одоо бол Монголд яг гендерийн сэдвээр докторийн зэрэг хамгаалсан судлаач бол эрэгтэй судлаач бол надаас өөр байхгүй. За магистртэй хүмүүс бол мэрсэр байгаа. Ер нь бол яг энэ гендерийн эрхийн тэгшэрхийн асуудлаар бол ер нь эрэгтэйчүүд судалгаа хийх. За эрэгтэйчүүд яг энэ талаар дуурах одоо бол их маш бага. Би бол энэ докторийн зэргийн ажлыг бол энэ боловсролын одоо салбарын байгууллагуудын доторх гендерийн тэгш байдлыг үнэлдэг юм индекс боловсролд докторийн зэрэг хамгаалсан. За энэ индекс маань бол одоо их сургуулиудын доторх гендерийн тэгш байдлыг үнэлдэг юм индекс 63 параметртай. Тэгээ энэ индексээр бол одоо их сургуулиуд гендерийн тэгш байдлыг хангаж байгаа байгууллага муу юм уу биш юм уу гэдэг оншилдог, онцлоод зөвлөгөө өгдөг юм одоо ажил явж байгаа. За яг энэтэй адилхан би одоо ингээд сая эрчим хүчний салбарын байгууллагуудыг үнэлдэг гендерийн индекс боловсруулад 40 параметртай. Тэгээд энүүгээрээ бас одоогийн байдлаар бол нэг 20 орчим эрчим хүчний салбарын байгууллагуудыг гендерийн тэгш байдлыг үнэлчихэд байж. За одоо жишээ нь энгийн одоо наад захын шаардлага. За жишээ нь нялхнаатай хүүхэдтэй, сөлөх хүүхэдтэй одоо хүмүүст байгууллага дотор та нар ороод үзээрэй. Хүүхд хөлөх өрөө байна уу? Эсвэл одоо өхнийхөө сүгс хаагаад одоо хөрөгчөнд ичих тийм тогтчулсан өрөө байна уу? Эсвэл булан байна уу гэдэг асуулт бол ерөнхийдөө байхгүй. Монголын ихтэй сургуулиудын аль ч сургуульд Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль гэдэг Монголын урдаа барьдаг том сургуулиудад хүртэл хүүхд хөлөх өрөө хүртэл байхгүй. Гэтэл энэ бол одоо хамгийн наад захын суур одоо шаардлага гэдэг эдгээр байхгүй. За эмэгтэйчүүдийн асуудал ярихаас гадна эрэгтэйчүүдэд одоо жишээ нь Монгол Улсын одоо эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 нас дутуу насалж байгаа. Энэ бол эрүүл мэндийн гендерийн эрэгтэйчүүдийн асуудал. Яагаад 10 нас дутуу насалж байгаа? Буруу хоол, дарих тамхины хэрэглээ, одоо өндөр ачаалттай ажил, стресс гэдэг ч юм уу олон шалтгаанууд байгаа боловч энэ талаар ерөөс анхаарч байгаа малга эрэгтэйчүүд нь 10 нас дутуу насалж байгаа үнэхээр одоо харамсалтай. Тэгэхээр энэ бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарын гендерийн асуудал. За өсвөр насны одоо амиа оруулж байгаа хүүхдүүдийн 10 хүүхдүүд 9 нь эрэгтэй хүүхд байна. За сургууль завсардж байгаа сургууль хайсан одоо хүүхдүүдийн 80 орчим хувь нь эрэгтэй хүүхдүүд байна гэдэг ч юм. Ингээд энэ боловсролын салбарын эрэгтэйчүүдийн гендерийн асуудал хүртэл байна гэдэг ч юм. Ингээд бүх салбарт эрэгтэйчүүдийн гендертэй холбоотой асуудал байж байгаа. Гэхдээ энийг бол эрэгтэйчүүдээс доодоггүй. Тэгэхээр энэ эрэгтэйчүүд өөрсдийнхөө асуудлыг тоохгүй байна гэдэг чинь бол эмэгтэйчүүдийн гендерийн асуудлыг бол бүр тоохгүй гэсэн. Тэгэхээр энэ гарц гаргалгаа нь бол юу вэ гэхээр ер нь эрэгтэйчүүдийн одоо итэх оролцоог гендерийн асуудалд илүү одоо өндөр болгож өгөх, илүү идэвхтэй эрэгтэйчүүдийг оролцуулдаг болгож иж энэ асуудал шийдэгдэх юм а гэдэг юм гаргалгаа.